За сонирхолтой англи хэл гэдэг булангаараа та бүхэндээ not once гэж эхэлдэг гажирсан бүтэцтэй өгүүлбэрийн утгыг тайлбарлая. За тэгэхээр once гэдэг маань нэг удаа гэсэн үг, not гэдэг маань үгүйсгэл. Энийг бол бид нар мэдээж байгаа. За тэгэхээр эдгээр маань болохоор өгүүлбэрийн төгсгөлд болоод байцуулах ёстой. Once гэж нэг удаа гэдэг үг. Гэтэл not once гэдгийгээ өгүүлбэрийн ихэнд тавиад бас одоо туслахыг нь өвлийн эзнийх нь уртал гаргаад тавьчихаар not once has he invited me for dinner гэсэн ийм бүтцтэй өгүүлбэр гараад ирдэг. Тэгэхээр одоо энгийн өгүүлбэр шиг орчуулж болохгүй, бас л сэтгэл хөдлөлийн өнгө эсийг илэрхийлж одоо гоншгонсон, уйлгэнсэн, гомдолсон тийм өнгө эстэй өгүүлбэр гараад ирдэг. Тэгээд орчуулахдаа болохоор тэр нэрээ ядаж нэг хүний урманд ганц ч удаа намайг одоо ороо хоолнд урьж байгаагүй гэсэн ийм гомдолсон өнгө эстэй өгүүлбэр гараад ирдэг. Жишээ нь одоо not once has дорж made me happy гэвэл одоо дорж нэг ядаж нэг хүний урманд ганц ч удаа намайг баярлуулж байгаагүй гэдэг. Not once has your friend made me encouraged when I do good deed гэж хэлэхэд намайг одоо сайн үйл хийхэд чиний найз чи одоо намайг хүний урманд ядаж нэг ганц ч удаа урам өгч байгаагүй гэсэн ийм өгүүлбэр гарч ирдэг байна шүү дээ. Түүнээс биш he has invited me not once гэж байрлуулж болохгүй. Тэгэхээр энэ маань бол бас гажирцсан бүтцтэй өгүүлбэр байх нэ.